Намайг Андре Марк гэдэг миний ах Натаниэл. Бид хоёр Америкт төрж өссөн хүүхдүүдэлтэй. Бид мужаан хийдэг. Бид юугаар алдаршсан бэ гэхээр хийсэн сандлаарай. Сандал шүү, тийм сандал. Би уг нь хош модоор нэг сайхан сонгодог хэлбэрийн юм хийгсэн төлөвлөгөөтэй орж исэн юм л да. Гэтэл нэг сайхан зандан мод харагдаж сэтгэл татагдаад өнөөдөр надаар юм хийхгүй мүү гэх шиг болов. Түүнийг аваад юм хийж эхэлсэн боловч харамсалтай нь хүрээгүй юм л да. Ястаа үнэтэй мод байсан. Тэгэлж болохгүй болсон. Түүний мөр өвддөг болохоор хадах ажлыг би л хийдэг юм. Би барилдаж байгаад гэмтчихсэн юм л да. Дүү бид хоёр ёстой сайхан гар нээлж ажилдаг. Би зураг төслөө гаргаад Эндрю Марк мөрнөөсөө болоод ах олон юм хийж чадахгүй ч тэрэнгүүгээр энэ ажил бүтэхгүй байсан. Нэр шүү. Би чин зүрхний угаасаа хэлж байна. Натаниэлгүйгээр Андре Марк Натаниэл хоёрын мужааны газар гэж байх байлаа. Бид мужааны газраа нэгээд нийлээд удаж байна. 15 жил болжээ. Одоо хүртэл би нэг ч удаа алах барьж үзээгүй гэхээр сонир шүү. Хизээч алах бариагүй. Бид бүх юмыг гар аргаар хийдэг. Гар аргын гэдэг үлээ. Гараар гар урлал үлээ. Бид нарийн ширийн зүйлсэд юу юунаас илүү их анхаардаг л да. Дунджаас. Хүмүүс хуучин банз их ашигладаг шүү дээ. Нөгөө амбарын. Харин хатаасыг нэг ашигладаг бай. Сугалж авах их хэцүү л дээ. Бид хатаасыг дахин ашигласан тийм ээ? Тийм ээ. Ёстой сайхан идэл хийж болдго юм байна лээ. Манай сандал чинь их сайхан тэгш хийгдсэн. Дөрвөн хөлийн тавцантай нь ингэж холбоод сайхан суудлаг болсон. Ямар ч хүн дуртаяа суухыг хүсэхээр тийм л сандал болсон доо. Хийсэн сандлаа сүүлд нь харахад ямар сайхан байсан гэж. Олон сарын шургуу хөдөлмөрийнхөө үр шимийг харахаар зүйрлэх юм байхгүй үсттэй. Тэгээд бид энэ сандлын тухай нэг юм ойлгосон. Үнэ эрэхтээ бүх зүйл 100 жилийн өмнө эхэлжээ. Бяцхан хус ургаад л бүх юм эхэлсэн. Бид энийг хүлээн зөвшөөрч байгаа. Та Андре Марк Натаниэл хоёрын мужааны газраас энэ сандлыг авбал үнэндээ хавьгүйхийг авч байгаа хэрэг. Хавьгүй л шүү. Аюулгүй байдал. Альва эдлэлд эн чин чухал биз дээ. Яхав уран бүтээл шинжлэх ухаан талаасаа. Та бүхэн Instagram дээр Андре Маркет Натаниэл модон эдлэл гэдэг хаягаар биднийг дагвал манай бүтээгдэхүүний зургийг олж үзэж болно. Маш их сэтгэл шингэсэн байгааг. Бид хоёр ганцаар нь хадаас хадаж агуу удам дэлхийд өөрчлөлт авчирч байгаа залуус юм шүү. Миний хийжсэн хамгийн сайн зүйл. Би дуу зохиож байсан. Би огт дэнжигнэж догонцохгүй эвтэг ширээ хийсэн. Би сангийн хоолоогоор нэг ширээний гэрэл хийж байсан л да. Нэг их том зүйл биш л дээ. Миний хийсэн хамгийн сайн зүйл бол нийтэд хийж оруулсан хүснэлтүүд л. Муу зүйл үү? Муу зүйл үү? Би зургатаа ястаа мó. Би 8 дугаар ангид байхдаа мужааны хичээл дээр ёстой мухай царайтай цаг хийсэндээ тэр цагийг би дахиж харахыг ч хүсээгүй. Би бас гомонтой бяцлаг түлээд шатаачж үлээ. 3 дугаар ангид байхаа би нэг их муухай жигнэмиг хийсэн юм. Гахаан тос хийхсгүй байхад хийчихсэн юм л да. Сургууль руу аваад л явсан. Муухай амттай байна гэж хэлээгүй л дээ. Хүүхдүүд хийсэн зүйлээс зарж байсан болохоор би зогсоод зарах гэж оролцсон. Ёстой муухай байсан. Хинч тэр жигнээс аваагүй. Зүтгэн юм аа. Ёстой муухай амттай байсан. Христ итгэлийн бэлэгдэл гэж байдаг бол загалмай байх байсан гэдэгтээ бид бүгдээрээ санал нэгдэх байхаа. Бид дэлхий дээр хаанаас ч загалмай олж харж болно. Замын тэмдэг байшин барилга, гоё чимэглэл, хувцсуунаар шивээс гэдэл. 1-р зууны үед гэмт хэрэгтнүүдийг цаашлах хэрэгсэл болгон загалмайг ашигладаг байсан бол харин өнөөдөр Есүсийг илэрхийлэх тэмдэг болж хуурчээ. Ер нь алдартай хүмүүс амьдарч байх хугацаанд хийсэн агуу үйлсээрээ дурсагддаг байхад Есүс үхлээрээ ч бас адилхан дурсагдж байна. Тэгвэл Есүс загалмай дээр үхсэн өнөөдөр бидэнд яагаад хамаатай юм бэ?
Шинэ гэрээнд Паул бичгтээ Бурхны хүү гэж Есүсийг хэлээд намайг хайрлаж миний төлөө өөрийгөө өргөсөн гэж. Есүс танд хайртай учраас үхсэн юм. Загалмайн үхлийн утга учир энэ. Таныг гисэн намайг гисэн Бурхны гайхамшигт хайр. Есүс бидний төлөө үхсэн. Энэ юу гэсэн үг вэ? Тэр яагаад бидний төлөө үхэх ёстой болсон бэ? Асуудал юунд байв? Бурхан таныг ч бас намайг ч бүтээсэн. Энэ гайхалтай үнэн хүн бүрт хамаатай. Тэгэхээр та санамсаргүй төрсөн биш гэсэн үг. Бүх хүн Бурхны дүр төрхөөр бүтээгчийн дүр төрхөөр бүтээгдсэн. Тиймээс бусдыг хайрлах, сэтгэлийн сайхныг илэрхийлэх, бүтээлч байх ёр бусын чадах хүн бүрт байдаг. Гэвч зоосны нөгөө тал юу вэ гэвэл хүмүүс муу муухайг ч хийх хүчтэй гэжээ. Захын суваг дээр мэдээ үзэхэд л хүн хичнээн бузар муухай юм хийж чаддгийг олж харж болно. Ер нь тэр нь бузар муу хүмүүс, энэ нь сайн хүмүүс гэд англиар хэлж харах байхгүй. Яагаад гэвэл бүх зүйл үүнээс хавьгүй илүү эдрээтэй. Библиэд хүн төрлөختний энэ чанарыг тодорхой нэг үгээр нэрлсэн байдаг. Нүгэл гэж. Хүмүүс нүгэл гэдэг үгэнд ер нь дурггүй, гэхдээ л буруугаар ойлгох нь их. Заримдаа бүр шоколад, бялуу гэд сайхан зүйлсийг ч ийм үгээр дүрслээ хэлхийг би сонсч байсан шүү. За та энэ ч нүгэлттэй амттай гэдэг нь нэг л мэдрэгдэхгүй л байна та. Би ч тохирохгүй байна тийм ээ. Харин тий. Цаана нэг онцгой утгатай болчихсон. Аха. Арай өөр нэг иймэрхүү энэ бялуунд чинь би дууралчихлаа. Яг наадах чи шаалгаж чинь. Нөгөө өмнө нь хийж байсан дуу чи юу лээ? Бам бам шоколадтай бялуу амттайханда. Харин Библиэд нүглийг эерэг утгаар ярьдаггүй. Хүн бидэнд байдаг муу муухай зүйлсийг үүгээр хэлдэг байсан. Шоколадаа хэтрүүлж идэх ч юм уу тиймэрхүү санамсаргүй алдааг энд ярьж байгаа юм биш шүү. Харин хүн бидний сэтгэлд угаасаа байдаг хувиа хичээмтгий зан бас өөрсдийн сайн сайхан болоод бусадтай харилцах харилцаанд маань огтын хэрэггүй зүйлсийг хийж үйлдэхийг маань хэлж байгаа юм шүү дээ. Бүгд нүгэл үйлдсэн тул Бурхны алдар сууд хүрдэггүй гэж Паул бичсэн байдаг. Тэгэхээр нүгэл бол хэдхэн хүний асуудал бишээ гэсэн үг юм. Хүн бүрт байгаа асуудал энэ мөн. Би зарим зүйлийг хийсэнтэй гүнээ харамсдаг, бусдыг хайртай хүмүүсэж хүртэл гомдоож байсан юм л да. Тийм ээ, чин үннээрээ бол бид бүгд л буруу муу юм хийж байсан. Бүгд нүгэл үйлдсэн. Гэхдээ нүгэлтэн гэж дуудуулахыг хүсдэг хүн гэж байхгүй. Та ч бас надтай адилаар тийм ээ би төгс төгөлдөр биш л дээ. Буруу зуруу юм хийсэн. Гэвч зарим хүнтэй харьцуулахад би харин ч гайгүй шүү гэж бодож байж магадгүй. Гэвч ингэж харьцуулахад болохгүй нь юундаа байна вэ гэвэл Христ итгэлд гэм нүглийн талаар ингэж заадаггүй. Бурханд биднийхтэй адил үнэлгээний тогтолцоо гэж байхгүй. Бидний нүгэлтэн эсхийг хооронд нь харьцуулж тогтоодгүй. Гэтэл Бурханы тогтоож өгсөн зөв сайнны жишгт бид барааддагчгүй. Бид бүгд нүгэлтэн. Бүгд яг адилхан байдалтай байгаа. Бүгдэд маань л уучлал хэрэгтэй шүү дээ. Бүгдээрээ л нүгэлтэй юм бол тэгээд ямар хамаа байна? Бүгд л адилах юм бол асуудал байхгүй үстэй. Гэвч асуудал байна. Бидний нүгэл үр дагавар тээдэг. Тэгвэл нүглийн үр дагавар юу юм бэ? За эхний үр дагавар бол бохирдол. Хүрээлэн байгаа орчны бохирдол асуудал болж байгаа тайлбар биднийг амьдралаа нүглээр бохирдолдог гэж Есүс хэлсэн. Нүгэл бидний зүрх сэтгэлийг бохирдуулдаг. Бидний хооронд харилцааг, Бурхантай харилцах харилцааг хордуулдаг. Хоёрт нүгэл хүчтэй юм. Энэ нь донтуулах чанартай бидний амьдралыг суйруулахэр хүчтэй. Есүс хэлэхдээ нүгэл үйлдэх хүн бүр нүглийн боол гэжээ. Тухайлбал хүн тодорхой хугацааны туршид хар тамхи хэрэглээд байвал донтно. Гэхдээ бид зөвхөн мансууруулах бодис донтдгүй. Донтож болох олон зүйл байдаг л да. Атаархал, шунал, ихэрхүү зан гэдэл. Нүглийн шийтгэл гэж байдаг. Хүмүүст муу мухай юм хийжээ гэдгийг сонсглоор л бид бүгдээрээ цаанаасаа бухимдаж шудраг ёсыг нэхэж шаарддаг. Дээрэм тонол, хүчирхийл, боолчлол, дарамт мүлжлэг гэдэл ийм мухай юм хийдэг хүмүүсийг барьж аваа шийтгэсэй гэж бид хүсдэг. Тэдний хийсэн зүйлд хатуу шийтгэл оноох ёстой гэж боддог. Гэвч бусдын нүгэл шийтгэл нь ирэх ёстой адилаар бид ч нүглийнхээ шийтгэлийг өөр хүчиртэй. Эцэст нь нүглийн хамгийн муу мухай нөлөө Бурхантай харилцах бидний харилцаанд тусдаг юм. Нүглээс болж хуваагдал үүсдэг. Энэ нь биднийг Бурханаас салгах ангал үүсгэдэг. Энэ бол жинхэнэ том асуудал. Яагад гэвэл бид Бурхантай болон бусадтай харилцаатай байхаар бүтээгдсэн. Гэтэл нүгэл энэ харилцааг эвддэг. Удлаа хэлснээр нөхөрлөл тасарч, араар тавьсанс болж гэр бүл салж сарнихыг ч та амссан байж болох юм. Үүнчлэн нүглээс болж Бурхан ба бидний хооронд хан үүсдэг. Энэ ханыг тааж бич өөрийнхөө хүчээр норох боломжгүй юм. Ром 6-гийн 23-т нүглийн шийтгэлийг үхэл гэжээ. Бид амьдралын их булан минь болох Бурхантай холбоогүй байхдаа сүнсээрээ өхмөл байдаг гэсэн үг. Энэ тэндгүй л байгаа. Хаа сайгүй. Зайлсхийх боломжгүй шүү дээ. Зарим хүмүүс арх хууж тамхи татахыг нүгэл гэдэг. Харин би нүгэл гэж хардаггүй. Хайртай хүний хуурах юм худал хэлэгч нь л нүгэл бидтэй.
Терроризм дайн байл да. Миний хар энэ бол нүглийн томоохон хэсэг. Хүүхэд эмэгтэйчүүдийг зовоох бас дайн дажин. Би энэ талаар ер нь бодохыг ч хүсэхгүй байна. Шунал хүмүүс ихэнхдээ л шуналтай юм шиг санагддаг. Хүмүүс ихэнхдээ л бүхний түрүүнд өөрийгөө боддог. Хүчин боолчлол гэх мэт хийж огт болохгүй юм гэж байгаа шүү дээ. Настай хүмүүст хүндлэггүй хандах, эмэгтэй хүнийг цохиж зодох, ирчүүд эмэгтэйчүүдийг зодох би юмд өстой дургүй. Сайн хүмүүс ч юм уу, гэмзэмгүй хүмүүс муу юм тохиолдох үед л хардаг да. Хүний дотроос гардаг бузар муухай юмнаас болж бүр дайн болж шít. Үүнийхээ л учрыг олчвол бүх юм сайхан болно. Бурхан энэ дэлхийг үнэхээр хайрлсан. Тэр танд хайртайгаа загалмайгаар харуулсан. Нүгэл гэдэг асуудлыг маань тэр өөрөө шийдэж өгснийг энэ нь харуулдаг. Гайгүй байна штэ. Үүнд битгий санаа зовгээ тэр орхичоогүй. Үгүй шүү. Харин Есүс хүүгийнхээ бодгалаар Бурхан өөрөө энэ дэлхийд ирж энэ асуудлыг өөрөө шийдэж өгсөн. Есүс загалмай дээр үгсэн нь нүгэл хэмээх асуудлыг шийдэж өгсөн Бурханы арга зам байсан юм. Есүсийн дотны нүгтийн нэг Петр ингэж бичсэн байдаг. Есүсийг тэр өөрөө бидний нүглийг биедээ үүрсэн. Учир нь та нар түүний шарахаар эдгээгдсэн билээ гэсэн. Өөрөөр хэлбэл Есүс зовж шаналснаар бид эдгэсэн юм. Бидний нүглийн үр дагаврыг тэр өөр дээрээ авсан. Бурхан бидний оронд өөрийгөө зориулжээ гэж энийг тайлбарладаг. Тэр таны оронд өөрийгөө өргөсөн. Есүс таны өмнөөс үхсэн. 1941 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Аушвицийн Бөөнер хорих лагерын 14-р хорих хэсэг тохиолдол хангив. Нэг хоригдол оргосон байлаа. Үүнээс бол чаргалзагч нар дурын 10 хүн сонгоод хоолохгүй өлсгөж алдаг тусгай хорих хорионд түгжих шийтгэл оноов. Тэгэхэд Франсис Гайновчик гэхэр 9 дэх хүн болон сонгогджээ. Дуудагдж гарах үедээ тэр эхнэр минь хүүхдүүд минь дахиад л надтай уулзахгүй нэ хэмээн уйлан халгалжээ. Гэтэл нэгэр урагш гарч ирээд би энэ хүний оронд үхье гэжээ. Хачирхалтай нь түүний хүсэлтийг ч зөвшөөрөв. Түүнийг Максимилиан Колбе гэдэг католик санвартан байлаа. Өлсгөж алдаг өрөөнд нөгөө 9 хүний хамтаар түүнийг цоожлоо. Тэд 15 хоногийн дараа гэхэд амьд байсан боловч тухайн өдөр нь 1941 оны 8 дугаар сарын 14-нд тэдэнд үхлийн тариа хийж алсан юм. Үүнээс 41 жилийн дараа 1982 оны 10 дугаар сарын 10-нд Максимилиан Колбегийн амиа өргөсний дурсгалыг хүндэтгэх албан ёсны арга хэмжээ зохиогдсон юм. Ромын гигэн Петрийн талбайд цугласан 150,000 гаруй хүний өмнө Максимилиан Колбегийн үхлийн тухайд 2 дугаар Иоанн Паул пап ингэж хэлсэн байдаг. Энэ бол бидний эзэн Есүс Христийн гүйцэлдүүлсэн ялтай адил ялалт байлаа гэсэн юм. Загалмайд цовдлуулж цааслуулахад маш их тарчил зовж байж өгдөг байна. Гэвч шинэ гэрээнд Есүсийн биеэр амссан зовлон тийм ч тодотгой харуулдаг бай. Харин бидний нүглийн ачааг үүрсэн сүнслэг зовлонд нь маш их өргөлт өгсөн байдаг. Үүнийг ингэж тайлбарлаж байхыг би сонссон юм. Энэ гар таныг, намайг, таны амьдралыг, миний амьдралыг төлөөлнө. Харин энэ ном бидний хийсэн буруу муу зүйлсийг төлөөлнө. Энэ нүгэл Бурхан бидний хооронд хаалт, саад үүсгэж байна. Харин нөгөө гараараа Есүсийг төлөөлүүлээ. Есүс ямар ч буруу юм хийгээгүй. Тэр нүгэлгүй ариун амьдрсан. Тэгэхээр Тэнгэрлэг эцэг тэр хоёрын харилцаанд ямар ч саад дотор байхгүй байна. Бүгдээрээ бид хонь мэд төөрч, бүгд л өөр өөрийн замаар явв гэж хуучин гэрээний нэг ишлэлдэр бичээд цааш нь Есүсийн үхлийг иш үзүүлж бүгдийн маань хилэнцгийг харин түүнд эзэн тохов гэсэн байдаг. Есүс загалмай дээр таны миний нүглийг үүрсэн. Тэгвэл бид яасан байх нь вэ? Бурхантай харилцаатай болох эрх чөлөөтэй болсон гэсэн үг. Загалмай амьдал хоёр үнэн хэрэгтэй бүхэл бүтэн үйл явдал юм. Загалмайн үр нөлөө гайхалтай. Үүнийг үдсгэлэнтэй сайхан очир эрдний олон талсдаар дүрсэлж болно. Эсвэл тус тусын онцгой утга учир агуулсан давхаргуудаас бүрддэг сонгонтой би зүйрлдэг. Нэг сайхан сонгон гинэ. Тий, хүнсний ногоо. Сонгоныг сайхан гэж болохгүй. Очир эрдэнэ бол сайхан. Хүмүүс очир эрдэнд дуртай. Сонгогч бас дуртай шүү дээ. Би дургуул те. Загалмай утга учирыг бид олон янзын өнцгөөс олон янзын ойлголт авахыг дүрслэн харуулах гэж хичээж байна. Сонгонч очир эрдэнэ аль аль нь энэ утга учирыг илэрхийлж байгаа гэж зүгээр талстуудаар нь дүрсэлбэл зүгээр биз дээ. Би бол чиний хувьд за аль аль тэнцүү сайхан зүйл гэж хоёулаа санал нэгдэж байгаа юм чи тийм ээ. Сонгон очир эрдэнэ аль аль нь ч над ялгаагүй. За. Тэгвэл очир эрдэнэ сонголоо шүү. Тэгээд зүгээр.
За. Одоо санаа амарчлаа. Зүгээр. За. Очир эрдэн дээр гэрэл тодорхой нэг өнцгөөс тусахад нэг янзаар харагдана. Харин өнцгийн өөрчлөлт өөр нэг сайхан тал нь харагддаг. Загалмай дээр Есүсийн хийж өгсөн бүхнийг аваад үзэх юм бол маш их утга учир агуулж байдаг. Юуны түрүүнд Бурхан танд хэр их хайртай, та түүнд хичнээн эрхэм нандин гэдгийг илчилдэг. Өөрийгөө хинт ч хэрэггүй, ямар ч үнцэнгүй гэж та бодох ёсгүй. Яагаад гэвэл бид Бурханд хичнээн үнцэнтэй болохыг загалмай бидэнд сануулдаг юм. Зовлонтой үед ч загалмай бидэнд үг дамжуулдаг. Бурхан тэртээ хол үүлэн дээр заларч хаад л энэ дор зовж байгаа биднийг ажиглаад суудгийн биш гэдгийг харуулдаг. Огтхон ч тийм биш. Бидний төлөө зовох гэж Есүсээр дамжин тэр өөрөө энэ дэлхийд иржээ. Одоо ч тэр бидэнтэй хамт зовдөг. Бузар муугийн хүчин бүрэн ялагдсан гэдгийг загалмай бас хэлдэг. Амьлал бол түүх эцэстээ сайнаар төгсдгийг бидэнд хэлдэг. Загалмайн хүчээр нүглийн төлөөс болох шийтгэл төлөгдсөн. Бидний гин буруу арилгагдсан. Бидний төлөх ёстой байсан өр төлөгдсөн. Хоёр бяцхан хүү үе зайгүй нөхөрлөдөг байжээ. Хамт тоглож, хамт сургуультай явдаг байна. Их сургуульд ч хамт сурчээ. Бие биенээсээ салж хагцалгүй явсан тэд хийдэг ажлаасаа болж хоёр тийш болов гин. Нэг нь хуульч болов, харин нөгөө нь гэмт хэргийн замд оржээ. Нэг нь ахиж дэвшсээр шүүгч болсон бол нөгөө нь гэмт хэргийн ертөнцид улам улмаар живж байлаа. Гэмт хэрэгтэн найз нь баригдаж шүүхийн өмнө очив. Тэгээ шүүх танхимд ортол шүүгч нь хуучны сайн нөхөр нь байлаа. Шүүгчийн хувьд маш яривхтай нөхцөл байдал үүссэн юм. Тэр найзтай хайртай боловч шударга ёсоор шүүх ёстой. Тиймээс хийсэн хэрэгт нь зохих торгуулаар шийтгэв. Тааж давшгүй тэр өндөр торгуулыг насаараа зүтгээд ч яасан ч барахааргүй байв. Нөгөө шүүгч албаны хувцас тайлаад эндрээс бууж найз руугаа очсноо. Төлбөрийг нь төлөхөд хүрэлцэхээр мөнгөний чек бичиж өгчээ. Өр шийтгэлийг нь тэр бүгдийг нь өөрөө төлж өгөв. Бидний төлөө Есүсийн хийж өгсөн зүйл тэр шүүгчийн найзтай хийж өгсөн зүйлээс хавьгүй агуу гайхалтай. Төлөх өөр хавьгүй их байсан. Тэр нь бидний нүгэл шүү дээ. Гэвч түүний өгсөн хайр ивэл нь харьцуулж боломгүй агуу байсан. Тэр төлөөс болгон амиа өгсөн юм. Үр дүн бүрч агуу. Таач бас бийж бүрэн дүүрэн уучлал авах боломжтой болсон. Уучлалаа. Үндсэндээ би бинээ өөс хэвтээ тэр чигээр нь бүхлээр нь хүлээж авна гэсэн. Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээнэх юм уу? Урд өмнө бусдын хийж байсан алдааг хөлцөж ардаа орхихыг хэлэндээ. Уучлал бол хоёр дахь боломж юм. Хоёр дахь боломж өгөх. Эсвэл 3 4 ч юм уу. Өөрөө өөртөөгөө юм уу бусдтай харилцах харилцаандаа байгаа асуудлыг ардаа орхихыг л хэлэндээ. Өөрөө өөрийгөө уучлж чадахгүй өөртөө хатуу ханддаг хүн олон байдаг. Гэхдээ л бүхнийг ардаа орхиод улмал урагшлах хэрэгтэй. Би тийм ч хөтлөхтэй хүн биш л дээ. Гэхдээ Бурхны уучлалыг авснаар хүмүүс өөртөө хийсэн буруу зүйлийг ардаа орхиж өөрөө өөрийгөө уучлж ураг шалгадаг. Ер нь хайр, золиос гэсэн үг. Хүрэн дөрөн ирэх чөлөө. Шинэ амьдрал, сэргэл. Таны цагаан пүүзэн дээр хэнийг гიშгчгээд уучлаар гэхлээр нь та зүгээр л уучлалаа гэж хэлдэг. Энэ чинь л уучлал. Загалмай биднийг өөрчлөн шинжлэх хүч чадалтай. Муу зуршлаасаа салж амьдралдаа эрх чөлөөг цоо шинээр амсахад минь тусалдаг. Христэд итгэж болохоос өмнө тарих толгой минь өөрийнхөө тухай сөрөг бодлуудаар байнга дүүрдэг байлаа. Тийм болохоор сэтгэл санаа дандаа тавгүй байдагсан. Би хүмүүсийг өөрөөсөө түлхсээр сүулдэ ямар ч аз жаргалгүй нэгэн боллоо. Тэгэд Есүстэй харилцаатай болсны дараа нөгөө олон янзын бодол чинь бүр алга болчихсон. Намайг захирах хүчин ч үгүй болсон. Миний найз Крис ч бас Есүстэй уулзсан цагаасаа хойш мансууруулах бодисын донтлоос тэр даруйдаа салсан. Тэр эрх чөлөөтэй болсон юм. Гэхдээ дандаа яг ийм маягаар өөрчлөгчдөг бас биш л дээ. Өөрчлөлт ер нь урт хугацаанд үргэлжилдэг үйл явц байдаг. Зарим юм шөнийн дотор өөрчлөгдөж болох юм. Гэвч бидний ярьж байгаа олон зүйл өөрчлөгдөхэд хугацаа шаарддаг. Иймээс хүү та нарыг чөлөөлвөл, тэр та нарыг чөлөөлвөл та нар үнэхээр эрх чөлөөтэй болно гэж Есүс хэлжээ. Бид нүглийн өрхнөөс чөлөөлөгдөж, амьдрал маань өөрчлөгдөнө гэсэн үг. Нүглийн хүч таслагдсан. Нүглийн бохирдол цэвэрлэгдсэн. Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлдэг ажээ гэж Иохан бичсэн байдаг. Бурхан намайг уучлжээ гэдгийг ухаарсан минь
бусдыг уучлахад тустай байсан. Хүн бүрэл амьдралдаа шарх зовлон амсаж, шархаа тээсээр байдаг. Улмаар уур хорсолдоо баригддаг. Харин Бурхны уучлалыг авснаар тэр уур хорслоо ардаа орхиж, бусдыг уучлах хүчтэй болдог. 2 дугаар Коринт номонд Бурхан дэлхийг Христ дотор өөртөөгөө эвлэрүүлж гисэн байдаг. Загалмай бол ямар ч гэм зэмгүй 3 дахь этгээдийг авчираад л Бурхан шийтгэчихсэн хэрэг биш. Таны төлөө, миний төлөө өгөхөр Бурхан өөрөө ирсэн. Ийхүү загалмайн үрээр бид Бурхантай эвлэрүүлэгдсэн. Нүглээс болсон саад арилсан гэсэн үг. Ачлалгүй хүүгийн тухай түүхийг Есүс ярьсан байдаг. Тэр хүү эцэгтэйгээ харилцаагаа тасалж орон гэрээсээ гараад өв залгамжилсан бүх мөнгөө үрж дуусгаад юу ч хүй ганцаараа хоосорч хоцорчээ. Эцэгтэйгээ харилцаа нь эргэшгүйгээр нурсанд эргэлзэх зүйлгүй санагдаж байв. Шалдаа буусан тэрээр буцаж очиод гуйвал эцгийнхээ хөлсний ажилчин болж амиа зогоох боломж гарах болов уу гэсэн гордлого өвөрлөн харихаар шийджээ. Харин гэрийн зүг сажилж яваа хүүгээ эцэг нь холоос олж харав. Ойртож ирэх инч хүлээлгүйгээр эцэг нь өөдөөс нь тусангүйгээд 2 гараа алдлан халуун дотноор тэрвэрж угтжээ. Эцгийн ёсоор хүүгээ хүлээн авчээ. Энэ түүх чухам танд зориулагдсан юм шүү. Та юу ч хийсэн бай хамаагүй. Гэртээ харж ирвэл, Бурхан өөд зориул. Тэр өөдөөс чинь гүйж ирээд ингэртээ тэрвэрэн аавна. Бурхан танд хайртай. Таны төлөө Есүс амиа өгсөн. Бурханд хүрэх замыг загалмай бидэнд нээж өгсөн. Энэ бүхнийг ойлгоход, амьдралдаа хүлээж авахд миний амьдрал тэр чигээрээ өөрчлөгдсөн. Таны амьдралыг ч бас бүрнээ өөрчилнө.